За өнгөрсөн удаа бүгдээрээ Иреneгийн тухай яриад дууссан. Хүнийг аврахын тулд Христ заавал нэгэн зэрэг бурхан байх ёстой, мөн заавал хүн байх ёстой гэдгийг тэр хэлсэн. Бичээст заасан байсныг нь тэр баттгаж өгсөн. Христ бол нэг бол бурхан байсан, эсвэл хүн байгаагүй, эсвэл тэр бол бурхан байгаагүй, эсвэл хүн байсан гэсэн үзлийг няцаасан. Гэхдээ Ирене суур ойлголтыг гаргаж ирдэгч Есүс дотор Тэнгэрлэг болон хүний чанар хэрхэн холбогддог талаар нарийн зүйлийг тайлбарлаагүй. Үүнийг цаашид тодорхойлохын тулд бүгдээрээ Александр хот руу очицгоё. Христ дотор Тэнгэрлэг болон хүний чанар хэрхэн хамт оршин байсныг анх тайлбарлахыг оролдсон хүмүүсийн нэг бол Александрийн Ориген юм. Ориген бол эртний чуулганы өсөлт хөгжилд маш их хувь нэмэр оруулсан теологчдын нэг юм. Тэр Александр хотын хүн байсан. Ромын эзэнт гүрэн дотор Александр хотод л Платогийн философиг хамгийн дээд түвшинд сурах боломжтой байсан. Нэг ёсондоо түүний үзэл бол Платогийн философоор нөлөөлөгдсөн байжээ. Хятадд күнзийн сургаал амьдралын бүх хэсэгт нөлөөлдөг шиг Платогийн философи нь тухайн үеийн амьдрал ах үед нэвч шингэсэн үзэл байсан. Энэ бол орчин нөхцөл теологийн хөгжилд хэрхэн нөлөөлдгийг харуулж байгаа нэгэн тод жишээ юм а. Платогийн онол яаж ажилдаг вэ гэхлээр энэ бол бурхны мөнхийн хүү, энэ дээд талд нь байна, дээд хүрээ. Платогийн философийн дагуу бол материалын зүйл нь дорд гэдэг. Бие махбод бол дорд гэж үздэг. Ориген Платогийн сэтгэлгээг даган хүний сүнс бол мөнхийх гэж үзсэн. Гэхдээ тэр хүний сүнс нь бурхныхтай адил үрд мөнх байсан гэж хэлээгүү. Хүний сүнс нь мөнх хугацааны аль нэг хэсэгт бурхнаар бүтээгдсэн гэж үзэж байсан. Би энэ биш, харин зөвхөн сүнс нь. Тэгээд энэ сүнс нь дараа нь цаг хугацааны явцад ямар нэг биетэй болдог, бие оноож өгдөг гэж үзэж байна. Энэ бол Платогийн сургаалын сэтгэлгээ л дээ. Гэхдээ энэ бол Библийн сургаал биш юм. Энэ бол бид илгээлтийн тухай хичээлд үздэг дээ. Энэ бол синкретизм юм а. Энэ үзэл нь Библийн дагуу гэхээсээ илүүтэйгээр Платогийн сэтгэлгээ байна. Гэхдээ үүн дээр тулгуурлан Ориген Христ дотор Тэнгэрлэг болон хүний чанар хоёулаа оршин байсан талаарх ойлголтоо хэрхэн хөгжүүлснийг харж болно. Тэгэхээр юу болж байна вэ гэхлээр Есүс болж төрөх гэж байгаа нэгэн хүний сүнс нь гурвын нэг болох Бурхны хүүд өөрийгөө бүрэн зориулсан учраас энэ хоёр нь нэг болсон. Тэр хоёр ингэж нэгдсэн учраас Есүсийг төрөх үед Бурхны хүү бууж ирээд тэр биед орсон. Ийм учраас Есүст Тэнгэрлэг мөн чанар болон хүний мөн чанар хоёулаа байгаа юм а. Христ дотор Бурхны болон хүний чанар хоёулаа байсныг Ориген ингэж тайлбарласан байгаа. За Ориген ингэж бодсон юм байжээ. Тэгэхээр одоо юу болж байна? Оригены дагуу хүний сүнс ялангуяа Есүсийн сүнс ба Есүсийн бие хоёрын хооронд хуваагдал байна. Тэгэхээр Есүс бол хүн, гэхдээ сүнсээрээ дамжуулан Бурхан байсан. Гэхдээ энэ үзэлд маш олон асуудал бий. Нэгдүгээрт энэ нь Бурхан ба хүн нэг болсон гэж үзэхгүй. Харин Бурхан хүнийг хөдөлгөж байгаа мэт харагдаж байна. Хүн Есүс ба Есүсийн сүнстэй нэгдсэн Бурхан хоёрын хооронд тусгаарлалт бий. Оригены өөрийнх нь үнэнч дагагч нараас олон хүн энэ үзлийг нь хүлээн зөвшөөрөөгүй. Янз бүрийн хэлбэрээр өөрчлөх гэж оролдсон. Үүний дараагаар Александр хотын итгэгчдийн дунд Христийг Бурхан ба хүн гэдгээр нь тайлбарлах үзэл хөгжиж эхэлсэн. Үүнийг Александр хотоос гаралтай Христийн талаарх сэтгэлгээ гэж байгаа юм. Энэ нь голчлон хоёр нь яаж нэг байж болох вэ гэдэгт төвлөрч байв. Нэгдмэл гэсэн санааг анхаарч байсан гэвч харамсалтай нь нэгдмэл байдал нь Оригены хувьд салж тусгаарлагдсан ойлголт болоод дууссан. Александрийн энэ сэтгэлгээ нь Аполлинарис гэдэг хүнээс болж бүр туйлширсан. Аполлинарис бас Александрийн гаралтай байсан бөгөөд Есүсийг хүний биетэй Бурхны сүнстэй гэж заасан. Энэ нь Оригены үзэлтэй төстэй сонсогдож байж болох ч Аполлинарис нь Александр хотын хүн түүнчлэн Оригены үзлийг дагдаг байсан. Гэхдээ Ориген бол Бурхан хүний сүнстэй нэгдээд дараа нь хүний биетэй болсон гэж зааж байсан бол Аполлинарис энэ үзлийг бүр туйлшруулсан. Аполлинарисийнхаар бол Есүс дотор хүний сүнс байгаагүй. Есүсийн сүнс Бурхны сүнстэй нэгдсэн биш, харин Есүс бол хүн байсан биеэр. Харин сүнс нь Бурхан өөрөө байсан гэж заасан. Тэгэхээр Есүс хүний биетэй, харин сүнс нь Бурхан буюу Бурхны хүү байсан.
Тэгээд тэр сүнс нь тухайн биеийг хөдлөгдөг, удирддаг байсан гэж заасан байна. Энд ямар асуудал гарч байна вэ? Хамгийн эхлээд Есүсийн сүнс хүний сүнс огт бишэн байж, гэтэл хүн байна гэвэл бие болон сүнстэй байх ёстой. Тэгэхээр Есүс бүрэн дүүрэн хүн биш болж таарах нь Есүс бүрэн дүүрэн хүн байхын тулд бие болон сүнс нь хоёулаа хүнийх байх ёстой. Хэрвээ Есүс хүний сүнсгүй юм бол тэр зүгээр л нэг хөдөлж байгаа бие болохоос жинхэнэ хүн биш. Хэрвээ хүн биш бол тэр хүний хуваар хараалыг үүрч чадахгүй. Хэрв энэ үнэн бол бид аврагдахгүй. Энэ бол Аполлонариусын онолын гол асуудал юм. Үүнийг нь удаж төдөлгүй асуудалтай үзэл гэж тогтоосон учраас түүнийг буруу номтон гэж үзжээ. Хэрв Есүс нь хүн, Бурхан хоёрын хооронд зуучлагч байж бидэнд аврал авчрах нэгэн юм бол энэ сургаал Библийн дагууч биш, энэ үннийг хангаж чадахгүй байна гэж тооцогдсон. За энэ бол Александрийн сэтгэлгээ байлаа. Энэ нь Христийн хүн ба Бурхан мөн чанарын нэгдэлд анхаарал төвлөрүүлсэн үзэл бодол байсан юм а. Гэхдээ Александрийн сэтгэлгээг эсэргүүцсэн өөр нэг сургаалын чиглэл гарч ирсэн. Энэ чиглэл нь Александрийн тайлбар үргэлж Христийг хүн биш болгоод байна гэж үзсэн бөгөөд бидний харж байгаагаар энэ нь үндслэлтэй шүүмжлэл юм а. Энэ шин сургаалын чиглэл нь Антиох хотод хөгжсөн. Тентхийн сэтгэгчид Христийн бурханлаг ба хүнлэг мөн чанарыг хоёуланг нь бүрэн хадгалах зорилготой онолууд хөгжүүлсэн. Тиймээс тэд энэ хоёрын чанарын нэгдэлд биш, харин тус бүрийн бүрэн бүтэн байдалд анхаарсан юм а. Александрийн сэтгэлгээний нэг туйл нь Аполлонариусын сургаал байсан бол Антиохын сэтгэлгээний туйл нь Несториус хэмээх нэгэн бишопоос гарсан байв. Несториусын гол санаа бол Мария бурхныг төрүүлээгүй, зөвхөн хүн төрүүлсэн. Бид Мария бурхныг төрүүлсэн гэж хэлж чадахгүй гэж тэр хэлж байна. Учир нь хүн төрлөختнөөс бурхан төрөх боломжгүй гэж тэр үзэж байв. Несториус юу гэж байна вэ гэхлээр Несториус энэ үзлээрээ Есүсийн бүрэн хүмүүн чанарыг батлахыг зорж байсан. Тэр тэнгэрлэг чанар, хүмүүний чанар хоёрыг хоёуланг нь батлах гэж оролдсон. Мария бурхныг төрүүлсэн үү, үгүй юу гэдэг нь ялахгүй жижиг асуудал юм шиг байсан боловч том хэмжээний маргааныг дагуулсан. Яагаад тэр вэ? Учир нь хэрэв Мария бурхныг төрүүлээгүй юм бол бурхан яасан юм бэ? Мариагаас Есүс төрж байсан тэр үед бурхан хаана байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирсэн. Несториус өөрөө энэ хоёр чанар нь хуваагдсан гэж хизээж туйлширч ингэж хэлээгүй ч түүний дагалдагч нар нь тийм дүгнэлтэнд хүрсэн байдаг. Харамсалтай нь Несториусын өөрөө хэлээгүй зүйлээр нь түүнийг буруутгасан нь золгүй хэрэг болсон ч түүний дагалдагчдаас болж нэр нь инхүү буруутсан юм. Несториус өөрөө ингэж хэтрүүлээгүй ч тэр үг хэллэгтээ сайн анхааралгүй байснаас болж Александрынхныг, ялангуяа бидний удахгүй судлах нэгэн Александр гаралтай хүнийг эсэргүүцхийн тулд хамаагүй ярьж бичдэг байсан. Нестор сэтгэлгээ гэх энэ үзэл бодол нь түүний нэртэй ижил утгатай болсон. Энэ нь үндсэндээ бурхан чанар ба хүмүүн чанар нь Есүст үнэндээ нэгдмэл байгаагүй гэж заадаг. Хоёр чанар хоёулаа байгаа ч нэгдмэл оршдоггүй. Энэ бол Антиохын сэтгэлгээний хамгийн туйлширсан хэлбэр юм а. За ингээд бид Аполлонариус болон Несторианизм гэдэг хоёр туйлшрлыг үзлээ. Миний бодлоор бол энэ хоёр сэтгэлгээ хоёулаа Христийн биежилт буюу үг мах бод болсон гэх нууцлаг талыг үгүй хийх гэж оролдсон. Нууцлаг байдал буюу Бурхныг бүрэн ойлгох боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгцээ теологид байдаг. Яаж Бурхан загалмаа дээр байж болох вэ? Яаж бид Бурхныг өгсөн гэж хэлэх вэ? Есүс тэр цагийг хүүч мэдэхгүй зөвхөн эцгэл мэднэ гэж хэлэхэд яаж Бурхан ямар нэг зүйлийг мэдэхгүй байж болох вэ гэх мэт зүйлсийг өөрсдийнхөө хувьд бүрэн ойлгомжтой болгох эсвэл ийм нууцлаг талуудыг үгүй хийх гэж оролдох үед бид ихэвчлэн асуудалд ордог. Яг л ийм асуудлыг Нестор болон Аполлонар хүмүүсээс харж болно.